Тэгээ энэ төслийг бол одоо би хамгийн сайн мэдэх төсөл байгаа юм л да. Тэгээ дахин асууад байгаа. Энэ одоо 2011 онд л нэг 2 тэрбум төгрөгөөр эхлээд тэгээ нэг суур болчоод нэг компани хариуцлагагүй аж ахуйн нэгжээс болоод өнөөдрийг хүртсэн. Бид нар соёлын хамтаа намын сайдыг байх үеэс ярьж иж Дундгой аймаг руу нэрхэн шилжүүлсэн. За барилгын хөгжлийн төвөөс очиж одоо ажлын хэсэг гарч очиод тухайн суур бол өөрөө бэхжүүлээд ашиглаад явахд бол боломжтой байна гэсэн тийм дүгнэлт гарсан. Ийм л төсөл. Тэгээ одоо Дундгой нутаг бол бас Дуухуур Өвсөлийн Үлгийн нутаг гэж ингэдгийн хувьд энэ бол одоо зайлшгүй явах ёстой ийм одоо төсөл байгаа юм л да. Тэгээ салбарын сайд нь энэ төслийг бол одоо 15% биш арай ахиу асч болно гэсэн ийм хэлсэн гэдэг байгаа. Тэр яг үний юм уу? Би одоо номын сайдыг өөрөөс нь асуучмаар байна. Тэгээ ингэж нөгөө ялгаатай юмд хандаад ахаар л